Өнөөдөр бол 8 сарын 8 Арслангийн хаалганы портал нэгдсэн онцгой өдөр байгаа. За энэ мөчөөд Sirius-од нар дэлхий нэг шугамд орж таны дотоод хүч сүнсний код зүрхний гэрэл идэвхжихэд бэлэн болсон байдаг ийм чухал өдөр болдог ахнэ. За жилд нэг удаа тохиолддог. За сүнсний код идэвхжин гэхээр юу гэсэн үг вэ гэж та гайхаж байж магадгүй. Яг нь сүнс бүр тодорхой зорилго, даалгавар, чадамж, дурсамж зэрэг агуулсан кодлогдсон гэрлийн мэдээлэлтэй. Гэхдээ бид нар энэ мэдээллүүдээ төрөх үедээ мартаад ер нь амьдарч явах явцдаа өөрийгөө хэн болох, ямар өгөгдөлтэй, өөрийн кодлогдсон гэрлийн мэдээллүүдийг ортаас мартсан байдалтай амьдардаг ахна. За тэгэхээр өнөөдрийн бясалгалаараа хэдүүлээ сүнсний кодыг идэвхжүүлэх, өөрийнхөө дотоод хүчийг сэрэх, зүрхний гэрлийг идэвхжүүлэх, зүрхэн хүрд чакрагаа нээх. За дээрэс нь хамгийн хүчтэй манифест хийх цаг үе учраас өөрийнхөө манифест хийхийг хүсэж байгаа тэр 3 чухал зүйлээ өнөөдөр энэхүү бясалгалаараа хэдүүлээ амьдралдаа татаж бий болгохоор бясалгах гэж байна. За бүгдээрээ бясалгал эхлэхийн өмнө өөртөө бяцхан орчин бүрдүүлж болно. Та хэрвээ өөртөө бяцхан орчин бүрдүүлэхээр шийдсэн бол яг бясалгалаа зогсоож аваад бэлдээрээ тухтай орчин бүрдүүлэхдээ эргэн тойрондоо лаасааж болно. Эсвэл өөрийнхөө урд ус тавьж болно. За мөн өөрийнхөө дуртай үнэр гаргагчийг мөн ашиглаж болохоор байна. За хэдүүлээ ингээд бясалгалдаа орцгоё. За тайван тухтай суугаад нүдээ аниад нуруугаа цэхлээд суугаарай. Та завилд сууж болно. Эсвэл өөрийнхөө тухтай байрлалд тухтай таатай байрлалаараа ч сууж болно. Эсвэл та өөртөө тухтай таатай байрлалаараа ч сууж болно. За нүдээ аниад амьсгал дээрээ бүх анхаарлаа төвлөрүүлээрэй. 4-ийн тоонд амьсгал авцгаая. 1 2 3 4 авсан амьсгалаа 4-ийн тоонд түгжье. 1 2 3 4 буцаад 4-ийн тоонд амьсгалаа гадагшлуулъя. 1 2 3 4 ахин 4-ийн тоонд амьсгал авъя. 1 2 3 4 авсан амьсгалаа төгжье. 1 2 3 4 буцаад амьсгалаа 4-ийн тоонд гадагшлуулъя. 1 2 3 4 ахин 4-ийн тоонд амьсгалаа аваарай. 1 2 3 4 амьсгалаа төгжье. 1 2 3 4 амьсгалаа гадагшлуулъя. 1 2 3 4 За өөрийн хэвийн амьсгалдаа эргэн орж болно. За өөрийн биеэ ажиглаарай. Таны хаа нэгтээ чангарсан, зангирсан мэдрэмж төрж байвал тэдгээрүүдийг бүгдийг судлаарай. Толгой орооноос эхлээд хөлийн үзүүр хүртэл бүтэн биеэ ажиглаж хаана зангирсан байна, хаана чангарсан байна бүгдийг суллая. Амьсгал аваад гаргах хоолндоо өөрийн биеийг судлаж, тайвширч энэ өдөр болсон бүх зүйлсийг төгсгөөж зөвхөн яг одоодоо анхаарлаа хандуулаарай. Таны бүтэн бие чинь тайвширч, сэтгэл чинь намжиж, бодол чинь хоосрох учиртай.
Одоо толгой орой дээр анхаарлаа хандуулъя. Асар хүчтэй Сириус одны хурц цагаан гэрэл толгой орой дээр эргэлдэж байгааг мэдрээ. Таны толгой оройноос эхлээд энэ хурц цагаан гэрэл бүтэн биеэр чинь тархаж байгааг мэдрээ. Хурц цагаан гэрэл таны бүтэн биеэр тархахдаа таны бүх мэдээллүүдийг идэвхжүүлж байгааг ажиглая. Анхдагч мэдээллүүд болох таны сүнсний өгөгдөл, таны жинхэнэ зорилго, таны дотоод хүч зэргийг Сириус одны хурц цагаан гэрэл асар хүчтэй сэрээж байгааг мэдрээрэй. Таны биеийн эд эс бүрт Сириус одны хурц цагаан гэрэл нэвчээж мэдээллийг шинчилж, мэдээллийг сэргээж, ахин кодолж байгааг ажиглая. Бид хурсан бүхий л сөрөг эрчим энергийг цэвэрлэж байгааг мөн ажиглаарай. Амьсгалаа зөөлөн аваад удаанаар гарган өгүүлбэрийг давтан хэлээрэй. Би өөрийн сүнсний кодоо идэвхжүүлж байна. Би өөрийн дотоод хүчээ идэвхжүүлж байна. Би асар хүчтэй Сириус одны эрчмээр цэнэглэгдэж байна. Миний өгөгдөл яг одоо бүрэн дүүрэн сэргэхэд бэлэн боллоо. Би одооноос эхлэн яг өөрийнхөө явах ёстой замаараа алхаж байна. Бүх шинэ боломж, миний амьдрах ёстой амьдрал, бүх эд баялаг, миний туулах ёстой замнал миний урд үүдээ нээж байна. Үүнээс цааш би яхан төөрөлдөхгүй. Би өөрийн дотоод сүнстэйгээ нэгтмэл нэг боллоо. Одооноос эхлэн зөвхөн миний дотоод сүнс намайг тодоос тод чиглүүлэх болно. За одоо харин зүрхэн дээрээ гараа тавиарай. Өөрийн зүрхэн дээр гараад байршуулад зүрхэн хүрдээ мэдрэх гэж хичээгээрэй. Таны зүрхэн хүрд асар хүчтэй эргэлтийг авч эргэлдэж байгааг төсөөлөөрэй. Таны зүрхэн хүрдэн дотроос зүрхэн хүрдний мөн чанар болох нөхцөлгүй хайрын ундраг асгарч байгааг мэдрээрэй. Таныг дүүргээд зогсохгүй
бүхэл оршихуй даяарч түгэх чадaltaй тийм их хайрын нөөц таны дотор, таны зүрхэн хүртэнд оршиж байна. Яг одоо түүнийг цацраагаарай. Зүрхэн хүртнээс гарах хайрын эрчмийг бүхий л оршихуй даяар түгээхдээ бэлтээрэй. Одоо ундарч байгааг нь мэдрээ. Таны зүрхэн хүртэнд хурсан бүхий л айдас, эргэлзээ, доод түвшний эрчим энергиуд асар хүчтэй хайрын энергиэр солигдож байна. Таныг хааж, халахалж, тушиж байсан бүх зүйлс яг одоо хайрын эрчмэд тэсэлгүй задарч бүх зүйл тань нээгдэж байна. Цээжин тушаах өндөр оргиж байсан бол тэдгээр зүйлсүүд хайрын эрчимд угаагдаж суларч байна. Таны удаан хадгалсан гомдол, уй гашуу, цөхрөл, доод түвшний бүхэл эрчмүүд хайрын энергиэр цэвэрлэгдэж, солигдож байна. Амьсгалаа зөөлнөр аваад удаанаар гаргаарай. Амьсгалаа гаргаад биеэ суллан зүрхэн хүртээ мэдрэнгээ өөртөө ингэж хэлээрэй. Би бол хайр. Миний зүрхэн хүрд нээгдэж байна. Миний зүрхэн хүрд асар хүчтэй эргэлдэж байна. Миний зүрхэн хүрдэн дотроос ундрах дундрашгүй их хайрын эрчим идэвхжиж бүхий л оршихуй даяар түгэж байна. Би хайрыг ханаас ч гуйхгүй, учир нь миний дотор тэрхүү хайрын ундраг байна. Би энэ ундргаар өөрийгөө ундаалж, мөн хайр дутсан бүхнийг хүртэл ундаалахад бэлэн байна. Амьсгал аваад зөөлнөр гаргаарай. Харин одоо хідүүлээ манифест хийх үе шатанд орцгоё. Яг одоо та өөрийнхөө хамгийн их хүсэж байгаа 3 зүйлээ толгой дотроо дүрслэн бодоорой. Та хэн болохыг хүсэж байна? Та амьдралдаа юу дуудахыг хүсэж байна? Ямар ч хязгаар байхгүй. Зөвхөн төсөөллөөрөө мөрөөдлийн дагуу, өөрийн төсөөлөл мөрөөдлийн дагуу юу ч та амьдралдаа дуудах бүрэн хүчтэй.
Ялангуяа Арслангийн портал нэгдсэн энэ өдөр эд баялаг, амжилт, хязгааргүй энерги итгэвчдэг учраас та тэдгээр зүйлийг хүсвэл таны манифест маш хурдтай биелэх болно. За өнөөдөр энэ гайхалтай өдөр надтай хамт бяцлагсан танд баярлалаа. Одоо хөл гараа зөөлөн хөдөлгөөд бэлэн болсон үедээ аажуухан нүдээ нэгээрэй. Өнөөдөр бол таны манифест хийж хүссэн бүх зүйлс таны амьдралд асар хүчтэй, хурдтайгаар биелэх боломж нэгсэн тэр өдөр юм. Дээрээс нь та надтай хамт бяцлагаад сүнснийхэн кодыг идэвхжүүлж бүх сөрөг мэдээллүүдэд цэвэрлэж алдаатай кодуудыг шинчилсэн байгаа. Бас дээр нь та зүрхнийхэн хүрдийг идэвхжүүлж зүрхний хүрдний мөн чанар болох тэрхүү хайрыг идэвхжүүлж өөртөө болон хайр тутсан бүхий л оршихуйд та түгээж асар хүчтэй гоё бяцлаглыг хамтдаа хийлээ. За энэ өдрөөс хойш та амьдралтай нь хэрхэн өөрчлөгдөж сайхан болохыг хараарай. За тэгээд хамтдаа бяцлагсан та бүхэндээ баярлалаа. Түр баяртай.